сайн мэцхан уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Технологийн суурь шатны хичээлийн дараагийн өдрийг хэлж байна. За тэгээд өнөөдөр бид нэр бодлого бодно. За тэр бодлого нь ямар нэртэй бодлого вэ? 10-ын орны цифр гэдэг нэртэй бодлого байна. За ерөнхийдөө бол програмчдын суурь хичээл дээр хэдүүлээ одоо хүртэл үзчихэд байгаа вэ гэхээр математикийн үйлдэлүүд болоод хувьсагч зарлж хэдүүлээ сурчаад байгаа тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол одоо математикийн үйлдэлийг яг математик гэдэг талаас нь илүүтэйгээр эсвэл компьютер гэдэг талаас нь харж үзсэн дээр байхаа гэж миний бол одоо тийм уриалга тийм байгаа. Яг тэгвэл одоо 423 гэдэг тоог ямар нэгэн тоонд хуваахад тэнд үлдэгдэл гарна тийм ээ. Тэнгүү тэр үлдэгдлийг бид нэр одоо математикт бол тооцож яваад байдаг шүү дээ. Одоо жишээ нь 10-ын бутархай ч юм уу эсвэл энгийн бутархай эдэргээд иймэрхүү бутархайнуудаар илэрхийлж бид нэр одоо тэр үлдэгдэл гэдэг асуудлыг шийддэгэ. За тэгвэл одоо компьютерт бол тийм бишээ үлдэгдлийг бол одоо инт төрөлтэй бол инт гэдэг бол одоо бүхэл тоон төрөл шүү дээ тийм. Бүхэл тоон төрөлтэй бол шууд одоо байхгүй болгож авч хайдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. За ерөнхийдөө бол миний ярьж байгаа зүйл энэ бодлогыг бодохтой ерөнхийдөө холбоотой. За биднэрт бол ямар нэгэн инт төрлийн бүхэл тоо өгдөнө. За тэр бүхэл тооны хэдүүлээ 10-ын орны цифрыг нь олох нь байна тий. Одоо чинь 423 гэж тоо байхад 1-ийн орны цифр бол 3, 10-ын орны цифр бол 2 тийм ээ. Тийм учраас 2-ыг хэдүүлээ буцаах нь байна. За өмнөх бодлогон дээр хэдүүлээ бодож үзсэн шүү дээ. Ерөнхийдөө яаж сүүлийн цифрыг олдог вэ гэдгийг хэдүүлээ харсан тий. Тийм учраас одоо энэ бодлогын хувьд яаж бодох вэ гэвэл одоо миний саяны яриадсэн зүйл одоо 423 гэдэг тоог 10 хуваалаа гэж бодоход одоо математикийн хувьд 10 хуваалаа гэж бодоход хэдүүлээ 4 гэдэг тоо өгсөд 40 тэнгууд 23 2 23 за тэнгууд энэ 3 үлдэгдэл байгаад байгаа учраас хэдүүлээ яаж бичдэг вэ гэвэл 42.3 ч юм уу эсвэл 423-ыг хуваах нь 10 гэж хэдүүлээ бичдэг тийм ийм байдлаар бичдэг компьютерт бол тийм зүйл бол байхгүй. Инт төрөлийг ялангуяа ашиглаж байгаа. За инт төрөлийг ашиглана гэдэг чинь интийг ямар нэгэн тоонд хуваалаа. Тэндээс бид нэр ямар хариуг одоо хүлээж болох юм бэ гэвэл инт төрлийн хариуг хүлээж болохгүй. Одоо бүхэл тоо гэсэн үг. Дандаа бүхэл тоог хүлээж болно. Тэрнээс биш интийг ямар нэгэн тоонд хуваагаад тэндээс өөр дабл ч юм уу те өөр одоо бодорхой тоогод гаргах ч юм уу тийм бол боломжоор байхгүй байна. За мэдээж энэ хувааж байгаа тооноос болж шалтгаална. За гэхдээ ерөн ихэнх нөхцөлд бол ингээд ойлгочих бол болно. За тэгэхээр үндсэндээ юу юм бэ гэвэл 423-ыг компьютерийн хувьд за бүхэл тоогоор өгдөнө гэсэн учраас инт төрөлтэй байгаа. Тэгээ компьютерийн хувьд 10-т хуваалаа гэж бодоход 10-т хувааж яах гэдэг нь юу гэсэн үг вэ? Ямар тоо гарах вэ гэвэл 42 гэдэг тоос гарах нь. Энэ үлдэгдэл эдрэг бол тооцохгүй. Авахгүй гэсэн үг байна. 42 гэдэг тоо гарна. За 1-ийн орныг нь хэдүүлээ байхгүй болгоод тавьчихсан шүү дээ. 1-ийн орныг нь байхгүй болгоод тавьчихсан. 42 болгочихсон. За тийм учраас шууд 10-ын орон сүүлийнхаа цифр дээр гараад ирсэн учраас одоо 42-ийнхоо модуло гэдэг юугаар 10 хуваан тий энэ хэд гарах вэ гэвэл 2 гараад ирнэ тийм ээ. Яг түр 42-ыг 10 хуваахад үлдэгдэл нь 2 гарч ирнэ шүү дээ тий. За энэ дэр 4-ийн өгсөө 40 үлдэгдэл нь 2 гарч ирнэ. За үлдэгдэл гэдэг бол энэ модуло тий. За үлдэгдэл нь 2 гарч ирэх учраас бид нэр 2-ыг хивжээд гаргачих нь байна. За ерөн бодлогын ерөнхий санаа бол ийм ойлгомжтой байсан бахаа гэж найдаж байна. За тэгээд хэдүүлээ програмчлаад бичээд үздэцгээе. За бодолт нь тийм ээ. За хэдүүлээ хийсэн инт төрөлтэй нэг бүхэл тоо өгдөнө гэсэн тэрнээс гарын утга авна. За гарын утга аваад хэдүүлээ за одоо 10-ын орны цифр тий. За 10-ын орны цифрыг юу гэж нэрвэрт юм бэ? За хэдүүлээ нэг k гэж нэрвэрчээс та тий. Тэгвэл хэдүүлээ x-д намыг 10 хуваах хэвээр тэрийг 10-аар модулодох хэвээр тий. Юу гэсэн үг вэ гэвэл 423 гэдэг тоо байлаа гэж бодоход 10-т хувааж байгаа үйлдэл нь яаж байгаа вэ? 1-ийн орны цифрыг нь байхгүй болгож байгаа тий. За энэнгээр 1-ийн орны цифрыг нь байхгүй болгочихлоо. Дараа нь 10-ын орны цифрыг нь олохын тулд 10-т модулодох хэвээр тий. Энэ 2 гэдэг тоог олохын тулд хэдүүлээ 10-аар модулодох хэвээр. За тэгээд хэдүүлээ k-ийг гаргачих дуусан. За шууд энэ үйлдэлээ cout дээрээ хийцэн ч болно дөө. Ер нь ямар ч ялгаа байхгүй. За хэдүүлээ шалгаж үзцгээе. За 423 тийм ээ. За энийг ID1 хийж үзцгээе. За ерөн compile ажиллуулж үзцгээе. За тэгэнгүүт 2 гэдэг тоо гарч ийн тий. За тэгэхээр хэдүүлээ бодолт бол зүг байна гэдгийг харж байна. За ингээд юу яасаа хэдүүлээ одоо кодо бодолт нэрээ тавьж үзцгээе. За бидний бодолт энэ харагдаж байна. За submit solution хийн тий. За тэгэнгүүт эндээс хэдүүлээ C++-ийн 4 3 2-ыг сонгоод за энийг бодолтой илгээчихэд ерөнхийдөө бол
асуудалгүй гараад ирэх баха гэж найдаж байна. За, бодолт бол accepted болчлоо. Тэгэхээр ерөнхийдөө бол бодлогын ерөнхий санаанууд ийм байх нь. За, бодлого таалагдсан ойлгомжтой байсан гэж найдаж байна. Хэрвээ асуулт байгаагаар доор комент хэсэгт бичиж асуугаарай. За, тэгээд өнөөдрийн хичээлтэй хамтдаа байсан та бүгдтэй баярлалаа. Өнөөдрийн хичээл таалагдсан бол лайк болон subscribe дараарай.